Сайн байна уу? Чонон байна. Зам сангаа ухааны талаар зарим зөрүүтэй ойлголтуудыг зөв чигтэн чиглүүлэх зорилготой бичлэгүүд хийж байгаа. За өнөөдөр хэдүүлээ нэгэн энгийн хіднээ маш чухал томьёог цэжлэх болно. За энэ нь бол шалтгаан нэмэх нөхцөл тэмцүү шинж тэмдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол шинж тэмдэг зүгээр ээж аваад үүсдэггүй. Заавал тухайн өвчнийг үүсгэж байгаа шалтгаан гэж байдаг. Энэ нь ихэвчлэн бол буруу хоолол, буруу амьдралын хэм маяг, ямар нэгэн эргэтэн тогтолцооны өөрчлөлт гэдэг ихтэй биднээс өөрөөс хамаардаг зүйл байдаг. Нөхцөл гэдэг нь болохоор нэг удаагийн тохиолдол байж болдог. Энэ ихэвчлэн бол гаднаас шалтгаалж болдог. Тэгээд шинж тэмдэг нь болохоор ерөнхийдөө бидний шаналгаж зовоож яддаг зүйлс байдаг. Тэгэхээр улам санаа ухаанд юу гэж үздэг юм бэ гэх юм бол шалтгаан нөхцөл шинж тэмдэг гэдэг энэ гурвыг гурвуулангийн ерөнхийдөө цогцоор нь авч үзээд заавал шалтгаанаа олж илрүүлээд шалтгаантайгаа ажиллана. Тэгээд төгслөөс зовтно. Тэгээд шинж тэмдгийг болохоор ерөнхийдөө болж өгвөл өөрийн төр дархлаагаар зохицуулж өөрөө нэмжлэх энэ аргыг ерөнхийдөө зохицоор нэгж авч үзхийг улам санаа ухаанд голлдог. Бидний нийтлэг гаргадаг алдаа юу юм бэ гэх юм бол зөвхөн шинж тэмдэгтэйг хөөцөлдөд байдаг. Шинж тэмдэгээл ингээд дарах гэж нуруу нүдлэг зөвхөн ингээд нуруунд дээр анхаарал төд булчингаас өрөвчтэй дарах гэдэг ингээд байдаг боловч яагаад нуруу өвдсөн юм бэ? Тэр ард дайлсан юм уу, нуруу дайлсан юм уу тийм ээ? Энэ дээр ерөөс анхаардаггүй. Энэ дээр анхаараагүйс болоод дахил төгөөд. Ер нь бол одоо хамгийн энгийнээр ярих юм бол далайд цоорхоо захиалал ерөнхийдөө сэлээд гэсэн үг. Тэгэл усан дүүрээд тэгэхээр усын самбалж харгачаал ингээд яваад байдаг. Тэгээ энэ бол цаг хугацааны хажууд буцаад ингээд усан дүүрээд живх нь бол ерөнхийдөө ойлгомжтой байдаг.